Өнөөдөр шинээр томилогдож байгаа Бадамсүрэн гишүүнд бол баяр хүргэе. Орон нутагт аймгийн засаг даргаар ажиллаж ирсэн, орон нутгийн хөдөөгийн амьдралыг мэдэх ийм хүнс үдэ аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайдаар томилогдож байгаа явдалд нь бол баяртай байна. Энэ орон нутгийн амьдрал, энэ малчтынхаа асуудлуудыг, энэ тариаланчдын асуудлуудыг ойлгодог хүн бол энэ яам томилогдох нь бол зарчмын хувьд бол их зөв зүйл болж байна гэж бодож байна. Нэг асуулт байгаа юм. Инквер сайдын хувьд хүнс үдэ аж ахуйн сайдаар 1 жил гарсан ажиллаа. Анхудаа хүнс үдэ аж ахуйн яамыг орон нутг руу шилжүүлсэн. Ер нь бол бидний хувьд харахад төдийлөн үр дүнгээ харж чадлагүйгээр дараагийн албан тушаал руу томилогдчих уу гэж ингэж бодогдож байна. Тийм болохоор зэрэг Бадамсүрэн сайдын хөдөө аж ахуйн яамыг энэ орон нутагт байгаа тэнд байрлаж ажиллаж байгааг бол юу гэж үзэж байгаа вэ? Буцаад Улаанбаатар хот руу шилжүүлэх үү? Тэнд нь үргэлжлүүлээд явуулах уу? Яагаад гэдэг ийм асуултанд хариулж өгөөч гэж хүсэх байна. Хоёрдугаар нь ерөнхий сайдаас бас нэг ийм асуулт асуумаар байна. Энэ удаагийн засгийн газар, ялангуяа Занданшилтар ерөнхий сайдын засгийн газар бол энэ хууль зөрчсөн үйлдэлтэй тэмцэх хулгай дээрэмтэй хэзээч нийлэхгүй, шударгаосыг эрхэмлэнэ гэдэг ийм зарчим барьж ажиллаж байгаа. Өөрөө ч ингэж илэрхийлж байгаа. Энэ аймгийн засаг даргууд дээр асуудлууд байна. Хууль зөрчиж томилогдсон асуудал байна. Засаг даргаар томилогдсоноос хууль зөрчөөд ажиллаад байгаа тухай хууль ус шийдвэрүүд гаргаад байгаа тухай хэд хэдэн асуудлууд сонсогдож байна. Зарим нэг нь хууль хяналтын байгууллагуудаар шалгагдаад явж байгаа юм байна. Жишээ нь энэ Булган аймгийн засаг дарга хууль зөрчиж томилогдоод өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа. Тэр нь үндсэн хуулийн цэцлэр очиод маргаан үүсгээд шалгагдж байгаа гэдэг асуудлууд яригдж байна. Тэгэхээр зэрэг энэ асуудлуудтай та хэрхэн яаж ажиллах вэ? Ингээ үргэлжлүүлээд явах уу? Эсвэл өөрчлөөд ярьж байгаа шиг энэ зарчмаа бариад явах уу гэдэг нэг ийм асуулт асууя. Ерөнхий сайд хариулъя. Ерөнхий сайд. Мөнх хөтгчний асуултанд хариулъя. Ер нь хууль тэгшүүлжлэх ёстой. Тийм учраас аймгийн засаг дарга нар альва албан тушаалтнууд хууль зөрчсөн тогтоогдох юм бол хариуцлага тооцоо явна. Булган аймгийн засаг даргын асуудал нь хууль бусаар томилогдсон байдаг юм. Тэр асуудал нь дээд шийдвэрүүдэд гаргуул тэрний дагаж мөрдөл асуудлуудыг хуулийн дагуу шийдэж байгаа. Ер нь зөвхөн аймгийн засаг дарга нарт төдийгүй нийт төрийн албан хаагчид, төрийн өмчит компаниудад ч гэсэн ийм зарчмын шаардлага тавиад засгийн газраас хяналт шалгалтын ажлыг явуулж байгаа. Зарим улсын үйлдвэрийн газрууд, төрийн өмчит компаниуд агентлагууд дээр тодорхой хууль зөрчсөн байж болзошгүй үйлдэлүүд гарсныг шалгаж байгаа. Ингэж хөрөнгө мөнгө шамшигдуулсан хууль зөрчсөн үйлдэлүүд гарвал тухай бүрд нь хариуцлага тооцож ажиллах болно. Нэр дэвшигч Бадамсүрэн. Шинэ засгийн газар байгуулагдаад 2024-с 28 оны үйл ажиллагааны хөтөлбөрөөр батлуулахад энэ хүнс үдэ аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамыг харьяа байгууллагын хамт дархан аймаг руу нүүлгэн шилжүүлнэ гэж улсын хурлын тогтоолоор энэ засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөрөөр батлахад батлагдсан. Үүний дагуу засгийн газар 2024 оны 32 дугаар тэмдэглэлээр чиглэл өгөөд ингээд дархан уул аймаг руу тодорхой хувь нь нүүн шилжиж тэнд үйл ажиллагаа явуулж байгаа мэлээ. Ер нь засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр дээр хөдөөгийн сэргэл бодлогын хүрээнд ер нь яам яамны харьяа байгууллагууд ер нь энэ
одоо төрийн байгууллагуудын 10%-ийг орон нутгийн шилжүүлнэ гэдэг ерөнхий юм бодлого одоо бас энэ үйл ажиллагааны Нэмэлт 1 минут. үйл ажиллагааны зорилтод батлагдсан байдаг. За тэгээд одоо ерөнхий сайд одоо томилсны дараа энэ нөхцөл байдалтай бол танилцсан, ажилтан албаа хаагчтай бол уулзалт зохион байгуулна. Ер нь бодлогын залгамж чанар бол үргэлжилж явах нь бол зөв. Гэхдээ энд ажиллаж байгаа албаа хаагчдын нөхцөл байдлыг одоо судална, байр, орон сууц, нөхцөл ирж очиж зорчиход одоо ямар асуудал тулгамддаг, одоо явж байгаа үйл ажиллагаа нь ямар байна гэдэг. Ер нь бол одоо яг үйлдвэрлэл хариуцсан, хувийн хвшил хариуцсан байгууллагууд нь Дархан уул аймагт одоо үйл ажиллагаа голлон явуулж байгаа гэж одоо миний хувьд бол эхний байдлаар мэдээлэл авсан. Тэгээ эргэж одоо дараагийн чуулганы хуралдаан дээр бас энэ талаар эсвэл танд одоо тусгаалan бас одоо ямар одоо санал байгаа талаараа бас танилцуулъя. Тэгээ шийдвэргүй засгийн газар одоо улсын их хурл гаргана гэж ойлгох хэрэгтэй.